Мэдүүлэг өгнө гэж байгаа юм л да. Таныг ямар ч үед цагдаад уулзаж болно те. Нэгдүгээр мэдүүлэг өгөх юм бол би яах гэж мэдүүлэг өгөх гэж байна. Асуух хэрэгтэй байхгүй. Би гэрчээр өгөх гэж байгаа юм уу? Сэжигтнэр өгөх гэж байгаа юм уу? Яллагдагчаар өгөх гэж байгаа юм. Тэгэхээр энд очихоос өмнө хүмүүс юу гэж алддаг вэ гэхээр дуудан гут найгаад авахгүй очиждаг байхгүй. Хараагүй зүйлээ харсан мэтээр эсвэл харсан зүйлээ хараагүй мэтээр янз бүрийн байдал. Тэнд шууд нотлогоор дүрдэх байх үр дагавар үүсдэг. Эндээс үр дагавар үүсдэг учраас заавал нэг өмгөөлөгч зөвлөгөө аваад юм уу те чагүй богино шаардлага шүү дээ. Онлайн өмгөөлөгчтэй холбооны гишүүн өмгөөлөгч завдах зөвлөлийн гишүүнээр одоо төлөвлөлтөд ажиллаж байгаа юм байна. За тэгээд ажиллаж байгаа мэргэжил салбарын хувьд бол эрүүг эрх зүгээр буюу эрүүгийн салбарт дагнасан өмгөөлөгч байна. За энэ харилцааны суурь зарчмуудыг ойлгож сургасан одоо миний хувьд эрхэм хүндтэй нэг хүн бай. Одоо үндсэндээ би 10 жилийн багш байсан хүнийг өмгөөлийн салбарт оруулж ирээд өнөөдөр 15 жил ингээд тууштай явах нөхцөл бүрдүүлсэн хүн бол миний өмгөөлийн багш Ахмад одоо өмгөөлөгч Монголын өмгөөлөгчд холбооны Ахмад өмгөөлөгч Эс Юмжирмаа гэж хүн бай. Тэр хүн намайг 2010 онд одоо яг өөрийнхөө дэргэдээ гартаж аваад тухайн Сүхбаатар дүүргийн хууль зүйн зөвлөх үеийн иргэдэд үн төлбөрөөгөө хууль зүйн зөвлөгөө үзүүлэх төв гэж байсан. Тэнд тэр багш маань ажилладаг байсан. Тэр хүний туслахаар би бүхэл бүтэн 2 жирэл ажилласан. Одоо ингээд бодоход хамгийн хачаалтай үе тэр байсан. Би тэр хүн зөвхөлдөг байсан. Настаа хүн намайг зодддог байсан. Гэхдээ эргээд ингээд бодоход магадгүй одоо намайг тэр цогч ийсэн, зандарч ийсэн, за магадгүй их юугаар загнадаг байсан. Гэтэл энэ болгоно нь өнөөдөр намайг бас тодорхой ёс зүйтэй явах, энэ мэргэжлийн үн цэнд тест өмгөөлөгч шиг те төрөө ямар нэгэн одоо тодорхой зүйлд одоо сэвтээчгүй явах энэ нөхцөл байдал мэргэжлийн хариуцлага үнцэн бүхэл зүйлийг тэр хүн шигтгээд өгсөн байгаа байхгүй. Тэгээ одоо энэ хүн гэдэг бол одоо миний хувьд бол одоо энэ замын маш том эхлэл одоо аавсаг байсан. Яагаад би ингэ тодтолж хэлж байна вэ гэхээр 10 жилийн багш байсан хүнд чинь одоо хүүхдүүдээс ертөнц байхгүй шүү дээ. Тийм гэгээлийг ертөнцөөс орж ирсэн тийм л хүн шүү дээ. Тэгээд тэр загнажсэн үг надад зөгчлөөс. Зөгчөөсөн тэр үг болгоно би нэг алдаа гаргах цаана хүний хохирдог шүү гэдэг зүйлийг тэр хүн ойлгуулж хэлж ирсэн байна гэдгийг одоо эргээд бодно. Тэгээд би багш дээр жил болгон цагаан сар болгоноор очиж золгодог. Энэ хамгийн жаргалтай юм тэр. За одоо тэр салбарт бол зөндөө хөлч нар байна нэртэй төртэй явж байгаа би. За одоо манай эрүүгийн салбарт одоо материал төгс байж байна те. За сайд бурхан болчлоо тэнгис гэдэг өмгөөлөгч би. За ингэж үнэлэх болсод маш олон бай. Ер нь шүүхөөрөө хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээрс тогтоодог хууль нөрөт юм. Нэг талаасаа тэнд цугласан хөтөлбөрөмтүүд байна. Нөгөө талаасаа түүнийг ярилж байгаа улсын яллагч байна. Нөгөө талаас хохирогчийн өмгөөлөгч болон за шүүдэгчийн өмгөөлөгч буюу талуудын мэтгэлцээний тэнд өрнөж байгаа гэсэн үг. Тэгэхээр эрүүг үйлэнд чинь хөнгөрөл үзэх нөхцөл байдлууд байдаг. Анх удаа гэмтрэг үлдсэн. Хийс эрэхтэй гэмшиж байгаа. Хохирол төлбөрөөр төлж гисэн. Гэммөрөтөө маргаагүй. Ингээд эрүүгийн хуулийн дээр ийм хөндрөл үзэх нөхцлүүд байдаг. За гэтэл тухайн төрлийн гэмтрэг дээр одоо шүүдэгч бүгд л гэмтрийг хүлээж илээ шүү дээ. Бүгд л анх удаа гэмтрэгт холбогдсон юм биш. Хохирчоос албаасаар уучлах байж байгаа юм байна. За тэгээ хохирол төлбөрөөр төлж байгаа учраас шүүх өөрийн дотоод тэтгэлээрээ хавц зэрэг цугларсан хөтөлбөрөмтүүдийн хүрээнд заавал 20% үгүй юу гэдэг асуулт яригдчихэж байгаа. Тухайн төрлийн анги холбогдсон зүйл анги торгох ялтай, зочгоо хийцгаалах ялтай, хорих ялтай байхгүй. Тэгэхээр нөгөө ялын бодлого чинь хөнгөнөөс хөндрүүгөө явж байгаа. Тэгэхээр шүүх бол тухайн үйлцэн гэмтрийн онцлог нөхцөл байдалд нь харгалзаад зочгоо хийх хязгаарлаж байгаа хууль нийцсэн шийдвэр байна гэж харж байгаа. Бид нар чинь Монгол Улсын үндсэн хуулинд одоо хүнийг ч хөрөнгөж гинэ алтан шалгаар нь ялахгүй гэж байна. Тэгэхээр нийгэмд өөрөө юм нэг хөрөнгөтэй гэдэг юм баячуудыг үзье ядах юм сэтгэл яваад байна л да. Тэгээ тэр хандлаганд хамгаалаад байгаа юм биш үү гэж хараад байгаа. Харамсалтай зарим нэгэн хуульч нар хүртэл өөрөө шүүхийн танхимд энэ процедурыг өөрөө мэддэг хэрнээ тодорхой хууль зүйн үр дагавар төсөл байдлыг мэдэхгүй байгаа хүмүүсийг төрхирж байгаа мэд пост хүртэл бичсэн байгаа харагдаж байгаа байхгүй. Энэ нь өөрөө тэр нийгмийн давлгаануудыг эсрэг босгож байгаа байхгүй. Тэгэхээр нөх 20 дахь нь хамгийн сайн юм уу? Эргүүлж өөрийнх нь тэр ялын гол өөрийнх нь бодлого нь тэр хохирогчийн хор шиг ажиллагуулах, цэрлүүлэх,
буруутай этгээд нийгэмшүүлэх ийм л нөхцөл байдалтай хууль тогтоомж шүү дээ. Тэгэхээр шүүх өөрөө хуульд байхгүй шийдвэр гаргаагүй шүү дээ. Тэгэхээр тухайн хууль баавж байгаа нөхцөл байдлууд тэн дотор нэг ч хүн маргаагүй харагдсан юм шүү дээ. Би бол тэгж харсан тэр буруутай байгаа, би уучлалт хийж байгаа ийм зодон шүү дээ ийм болсон. Гэмтрэг юунаас үүдэлтэй гэдэг. Гэмтрэг ямар нэгэн сэтэл шалтгаанаас үүдэлтэй байдаг байхгүй. Тэр сэтэл шалтгаан нь юу байсан? Өчигдөр тэр хэргийн нөхцөл байдлыг харж байхад тэр үйл ялах зүйлээс оролдоод тэр дунд байгаа эмэгтэй хүнээс ч болоод юм маргалдсан л асуудал юм шиг байлаа шүү дээ. Тэгэхээр тэр болгоно чинь шүүгтэнд байгаа. Баримт толгон дээр л дүнжигэл яшигтгэл байна гэсэн шүү дээ. Хин нэг хүн цагаад авах шүү дээ. Хэрсэхгүй болоогүй шүү дээ. Тэгэхээр шүүх хууль засвар хэмжээнийхээ үнээр яшигтгэл байна туусан байна гэж хэлсэн. Би одоогоос хэдэн жилийн өмнө нэг хэрэг дээр ажиллаж байлаа. Нэг боломжтой баян айлын. За би баян гэж хэлчихэ. За бас тодорхой бас нэр хүндтэй айлын хүүхдийг за гудамжинд таарангуут нь одоо миний хөвчлүүлэгч үйл ярих зүйлээс маргалдаад одоо хамрын нууц зогсон байна. За тухайн үед мөнгөний аж маш чанга байсан. Өнөөдрөх шиг байгаагүй. Гингүүт нөгөө тухайн аль маань одоо бас улс төрд бас нөлөө бүхий хүмүүс байсан учраас энэ улс төрийн зорилгоор инглээ. Манай хүүхдээ миний ажил алтан тушаалтай холбогдуулж инглээ гэдэг асуудал үүсгээд нэлээд өндөр их болсон. За тэгээд хүүхдээ солонгос нэмчлүүлсэн. Тэгмээ Америкт нэмчлүүлсэн. Тухайн үед одоо тэр эмчилгээний зардал нь үндсэндээ 22-оос одоо биений санжаас 22-оос 27 сая төгрөгийн хооронд гарч ирсэн санагдчихэв. Миний үйлчлүүлэгч төлж чадаагүй. Зүгээр л нэг дундад төрийн албан хаагчийн л хүүхэд байсан. Тэр чөлж чадаагүй. Би энэ үед юу гэж бодож байсан бэ гэхээр хүмүүс өөрсдөө яг энэ амьдралын өөрийнх нь бололцооны хэмжээгээр те энэ хөрлийн баримтыг бүрдүүлжээ. Тэр баримтыг үүсгэх боломж байсангүй. Гэтэл яг ижил төрлийн ийм хэрэгүүд дээр хохирлын хэмжээ үндсэндээ сая өрхгүй төгрөг гардаг байсан шүү дээ. Ялгаа байгааз асар их ялгаа байна. За тэгвэл би нэг энгийн жишээ хэлье. Өнөөдөр хүн амны хэрэгүүдээр за оршуулгын зардлуудыг ингээд аваад үзэхээр за би 30 яг ингээд бас л нөгөө хохирогч айлынхаа амьдралын тэр олж байгаа орлогынхоо төвчнөөс хамаарат тэр оршуулгын зам үл үлдэгдэж байна. Зарим айлууд 5 сая төгрөгөнд үлдэж байна. Зарим айл нь 15 сая төгрөгөнд үлдэж байна. Зарим айл нь 150 сая төгрөгөнд үлдэж байна. Ялгаа гарч байгааз энэ хүний амьдралын. За тэгтэл сэтгэл санааны хохирол гэдэг зүйл байгаа. Сэтгэл санааны хохирол бол тухайн хүний одоо хоёр югаар тогтоож байна л да. Нэг нь болохоор насжилтаар нь эсвэл нэг бол хөдөлмөрийн үнэсний доод хэмжээг 150 дахин уу гэдэг ийм хоёр югаар явж байгаа байхгүй. Гэтэл нас орж байгаа хэрэгүүд дээр ингээ харахад дээдл нь 166 сая төгрөг. Одоо тэр оршуулгын бусгаар 200 сая тусвал гараад байгаа байхгүй. Ялгаа байгаад байгааз энэ дээр хохирлуудыг бол ямар ч байсан аль талаас нөхцөхөөс юм байна л гэдэг зүйл харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр ийм ялгаанууд байгаад байгаамаа. Одоо яг л үндсэндээ тэр таны асуухад байгаа боломжтой боломжгүй айлын хүүхдүүдийн амьдралын хэмээгээс гарч байгаа санхүүгийн хүртүүд өөр байна уу гэвэл өөр байна л гэсэн үг. Тэгээд энэ боломжтой айлын хүүхдүүд хүмүүсийг зодж байгаа энэ мөнгө төгрөг ингээ өгж байгаа байдлаасаа хамаарахаар тэдэнд оногдуулж байгаа ял шийтгэл нь арай хөнгөн юм шүү гэж иргэдийн зүгээс харж байгаа нэг талаасаа зөв баг. Нөгөө талаасаа бид нар хууль тогтоогч нар баталсан 2017 онд баталсан хууль тогтоомжл өөрөө ингэж орж ирсэн шүү дээ. Имлүүгээр явж байгаа шүү дээ. Тэр үнцүүлэлт чинь хөрөнгө чинээгээр нь ялгаж болохгүй гэж заасан биз дээ. Тэгэхээр яахын хуулийн дээр чи боломжтой баян санхүүгийн боломжтой айлын хөвгөд учраас чи үлдэх юм бол заавал хорих хялттай байх ёстой. За тэнд одоо гэрэл амьдарч байгаа амьдралын боломж муутай байгаа учраас чи ингэх ёстой гэдэг ялгамжийг хуулинд суулгах ёстой гэж юу? Бүгд л тэгшилгээ заасан шүү дээ. Үс алдсны зарчим чинь тэр шүү дээ. Тэгэхээр мэдээж боломжийнхаа хэмжээнд хохирол төлбөр өгж байгаа байх. Гэтэл яг ийм төрлийн хэрэгт холбогдсон. Өнөөдөр яг тийм боломжтой айлын хүүхдүүд холбогдоод тэр бом гарын төгрөг өгсөн юм байна. Тэгвэл одоо заа нэг төрийн дундаж албан тушаалтны хүүхэд холбогдсон бол тэр бом 600 мянган төгрөгийн хохирол гаргахад төлж чадах уу? Чадахгүй шүү дээ. Шууд л шорондоо явж шүү дээ. Ердөөлийн тэгэхээр таны асууж байгаа асуулт үүнтэй холбоотойгоор асуугаад байна гэж бодож байгаа. Тэгэхээр хохирогч талаас нь юм уу одоо тодорхой бие эрхтнэрээ хохирсон хүний хувьд бол хохирол төлбөрөөс нэхэн зөв шүү дээ.
Тэр хүн өөрийнхөө тодорхой зардлуудыг гаргаж ирээд тэр зөөр бом хэдэн зугаар гаргаж өгөөд эмчилгээгээ хийлгээд өмнөх байдалдаа орохын тулд тийм ээ. Эрүүл ямар байсан тэр төвчөнд орохын тулд төдийн хэмжээний мөнгө зарцуулсан учраас төдийн хэмжээний баримтыг л нэгсэн гэж ойлгож байгаа шүү дээ. Тэгэхээр тэр зардлуудыг төлөөл явсан юм байна л гэж ойлгож байгаа байхгүй. Ер нь өмгөөлөгч гэдэг мэргэжил чи өөрөө их онцлогтой мэргэжил шүү дээ. Өнөөдөр би хөрөгчийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан бол би маргааш үүдэгчийн өмгөөлөгч болох боломжтой. Намайг ямар үйлчлүүлэх авч ийн гэдгээс хамаарна. Бид нар үйлчлүүлэгчийн одоо үйлчлүүлэгч сонгож аваад түүгээр ажил мэргэжлээр үйлчлүүлдэг хүмүүс. Үйлчлүүлэгчд намайг сонгож авах гээд гэрээ байгуулцгүй би тэрнээс татгалзах хэрэг надад байхгүй. Ямар ч гэмтрэг үлдсэн бай тэр гэмтрэгийнх нь хувьд бид нар одоо өмгөөлөгч орж ирээд заавал цаадах нь гэдэг юм уу? Ийм нөхцөл байдалд орохгүй шүү дээ. Хэрний нөхцөл байдал гэмтрэг үлдсэн хүн байж болно. Тогтоогдсон байж болно. Хууль заасан яаж хөнгөрүүлэх вэ? Яаж үйлчлэлтэн тохирсон яаж шийтгэл оногдуулах вэ гэдгээр өмгөөлөгч ажилладаг байхгүй. Өнөөдөр нийгэмд мөнгөний өмгөөлөгч мөнгөний төлөө бүхэл зүйлийг хийдэг гэжээ. Өнөөдөр манай Монголын өмгөөлөгчтэй холбоонд одоо 2000-3000 гаруй өмгөөлөгч байна. Энэ дотор сайнтай муутай зөндөө хүмүүс байгаа бах. Гэхдээ одоо ялангуяа эрүүгийн салбарт чин сэтгэлээс хүнийхээ төлөө ажиллаж байгаа мянган өмгөөлөгч нар байна. Нэг өмгөөлөгчийн нэрээр мянган өмгөөлөгч нарыг үүсгэж хэрхэмж болохгүй. Өмгөөлөгч үйлчлүүлэгчтэй байгуулж байгаа гэрч өөрөө шууд нууцтай шүү дээ. Үйлчлүүлэгчийн хэлж байгаа ярьж байгаа бүхэн өмгөөлөгчийн хувьд нууцтай шүү дээ. Тэр хүний өмнө үүрх хүлээж байгаа шүү дээ. Өмгөөлөгч гэдэг болвол гэмт хэрэг үйлцсэн хүнийг үйлдэггүй болгодог хүн биш шүү гэдгийг л бид нар бодох хэрэгтэй. Яагаад вэ гэхээр хуульд заасан үндсэн журмын дагуу өмгөөлөл эрүүгийн хуулинд юу гэж хэрхний шийдвэрлэх хуулинд юу гэж тэр зарчмынхаа дагуу хуулийн тусалцаа үзүүлж байгаа шүү дээ. Үндсэн хуулинд заасан шүү дээ. Өмгөөлөх хэрэг заасан шүү дээ. Хэрхний шийдвэрлэх хуулийн дээр заасан шүү дээ. Яагаад манайх 12-оос 25 бүх настай хэрэг дээр заавал өмгөөлөгчтэй байхыг шаарддаг юм. Тэгвэл тэрийг аваа ичиж дээ. Тэгвэл тэнд ажиллаж байгаа өмгөөлөгч өнөөдөр нийгэмд хараалахгүй шүү дээ. Одоо сая нийгэмд шууган болсон тэр хэрэгүүд дээр бас л улсын эдийн өмгөөлөгчнөр л орлоо шүү дээ. Бас л муу сайнараа дуудууллаа шүү дээ. Хуулийн дээрээс дүүл тэрийг аваа ичих хэрэгтэй шүү дээ. Заавал өмгөөлөгчтэй байх ёстой шүү гэсэн шүү дээ. Тэгэхээр бид нар чи өөрөө нөгөө нийгмээрээ шүүхээсээ илүү хавцас зэрэг тавигдсан цугларсан нотлох баримтууд тодорхой зүйлүүдээр тулгуурлагдчихэж тэр хуулийн нэлтийн байгууллагуудын цуглуулсан нотлох баримтуудын хүрээнд асуудал ярина л да. Тэгэхээр нэг фото зураг гэдэг юм уу эсвэл нэг одоо харсан өнцгөөс бид нар асуудлыг шүүж эсвэл одоо хэн нэгнийг цаадалж болохгүй болчихдог. Чи өөрөө мэргэжлийн байгаад байгаа шүү. Өмгөөлөгч хүн ингээ ямар нэгэн зүйлийг асуухтаа ичиж хэрэгж болдоггүй. Яг л яг мэс заслын хэмжтэй адилхан шүү дээ. Яг нэг зүйлсэлт хийхэд болохгүй мэс заслын хэмж гаргадаг адилхан. Би нэг шийдвэр гаргасны төлөө тэнд хүний хэдэн жилээр яригдах асуудал байгаа үед санаа зовхгүйгээр асууж иж тэр хүний эрсдлийг хамгаалдаг байх хэрэгтэй байхгүй. Асууж сурдаг байхгүй. Дан чадвар хүмүүс ундаг. Ингээ хайж мэжмээр явдаг. Тэгэхээр залуучуудыг нэгдүгээр мэдэхгүй зүйлээ асуух хэрэгтэй юм шиг байна. Өөрөө хөдөлгөөнийг сонсох хэрэгтэй юм шиг байна. Тэгж чи ажиллаа хийгээд гэрлүүгээ явж хахад санаа зовлгүй айдсгүй те гэрлүү гарч жаргалтай явж байгаа бол тэр чиний сонгосон мэргэжил чамдаа зарлах гэж юм гэсэн үг шүү дээ. Тэгээ бас нэг зүйлийг нэмээд хэлэхэд тэр Дейл Карнегийн нөхдөр өөртөө татах одоо энэ бараг 100 жил яригдж байгаа юм л да. Энэ харилцааны нүнүүдийг маш сайн унших хэрэгтэй. Харилцаанд дотор хүмүүс байгаа байхгүй. Өнөөдөр хүмүүс ингээд онлайн юм уу сошиалор ийм болчлоо л да. Гэхдээ чиний үйлчлүүлэгч чиний өмнө л. Тэгэхээр чи үйлчлүүлэгч итгэл найдар учраас тодорхой тэр итгэлцэл үүсэх боломжуудыг чи бүрдүүлэх хэрэгтэй. Чадахгүй зүйлээр нууж болох байх л да. Гэхдээ чи чадахгүй зүйлээ хөгжүүлэх хэрэгтэй. Энийг чи дараа дараагийн үр дагавар гарч сайжирсаар л өнөөдөр ч би ялгаагүй сайжирсаар л